Онцгойдлын байгууллагаас сар бүр бэлтгэн хүргэдэг Нэмийн подкастын энэ удаагийн дугаарын зочин COP17-г зохион байгуулах ажлын албаныдаа зөвлөх мандах студид хүрэлцэн ирсэн байна. За Улаанбаатар хотноо ирэх 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд цөлжлөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар бахварлыг Монгол улс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цөлжлөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенц гэж яг юу хэлдэг юм бэ? Цөлжлөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенц гэдэг бол нэгдсэн үндэстний байгууллагын хүрээнд дор явж байгаа бодлогын баримтчүүдийн нэг. Тэгээд байгаль орчны хувьд бол байгаль орчны салбарын хувьд бол энэ бол газар, ган, тэгээд хүн гэсэн энэ гурван асуудлыг нэг дор барьдаг хэлэлцээ гэж ойлгож байна. Конвенц бол өөрөө 1996 94 онд батлагдсан байгаа. Манай Монгол улс бол 96 онд нэг тал нь болж орсон. Онцгойлох гол асуудал нь бол гангийн уршиг, хор уршиг тэр нь яаж газар дээр илэрдэггүй. Хоёр дахь асуудал бол газрын доройтол. Тэгээд газрын доройтлоос улбаалаад цөлжилт гэдэг асуудлыг бол илүү анхаарч олон улсын бодлого хэлэлцээр хууль эрх зүйн хүрээнд хэрхэн энэ асуудалтай тэмцэх үү гэдэг ажлыг бол зохион байгуулдаг гэж хэлэлцээр байгаа. Ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа вэ? Талуудын баг хурал гэдэг бол энэ гэрээ хэлэлцээд багтсан байгаа бүх улс орны засгийн газрууд нэг доржуулж 2000 дараа болох 2 жилийн хугацаанд ямар асуудлыг яаж ямар өнцгөөс харж шийдэж хамтын хүчээр шийдэх үү гэдгийг хэлэлцдэг. Тэгээ өөрөөр хэлбэл талуудын баг хурал өөрөө бол нэг 197 гишүүн улсын байгаль орчны юм уу дайч хуу сайдуудын харгалзах сайдуудын хүрээнд хэлэлцээр хийгдэж байгаа хурал гэж ойлгож байна. Гэхдээ энэ хурлын хажуугаар бол маш олон янзын олон түвшний арга хэмжээ явдаг. Нэг нь бол сэтвчилсэн өдрүүд гэж байгаа. За энэ сэтвчилсэн өдөр гэдэг бол үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд явж байгаа. Энэ ирэх 2 жилийн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжлөө тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар яг ямар асуудлууд дээр яаж хандах вэ? Энэ асуудлууд дээр дэлхийн хүмүүс за хүлээж авч байгаа улс орны засгийн газар ямар арга хэмжээ, ямар үйл ажиллагаа хийхийг төлөвлөж гэнэ вэ гэдгийг баримтжуулж авдаг. За үүнээс гадна бол зэрэгцээ арга хэмжээнүүд гэж болдог. Энэ нь бол талуудын баг хурлын ажиглагч байгууллагууд ихэвчлэн зохион байгуулдаг байгаа. За ажиглагч байгууллага гэж юу вэ гэдэг бол нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд болон бусад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд бол энэ тухайсан конвенцийн хүрээнд өөрсдийн мандатын хүрээнд ямар үйл ажиллагаа хийж байгаа тэргээрээ дамжуулаад энэ конвенцийн хэрэгжилтэнд ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ гэдгээ олон нийт болон талууд танилцуулах зорилгоор хийгддэг арга хэмжээ байгаа. Манай улсад болох COP17-гийн хүрээнд бол нийтдээ албан ёсны хэлэлцээрийн талбайд бол 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа. За энэний бол нийтдээ бараг 70 гаруй байгууллага зохион байгуулж байгаараа гонцлог байгаа. Саяхан авсан мэдээгээр бол Монгол улсад зохион байгуулж байгаа талуудын баг хурал бол түүхэндээ анх удаа ийм олон тооны зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулах саналыг хүлээж авснаар бол бид нар таатай баяртай хүлээж авч байна. Одоо жишээлбэл COP17-гийн үеэр зохион байгуулагдах гол чухал арга хэмжээнүүд нь эх 2 жилдээ зохион байгуулах тухай хэлэлцэнэ гэдэг гэж байна. Тэгэхээр ер нь яг энэ COP17-оос гарах үр дүн юу гэж харж байна та? За талуудын баг хурлаас гардаг үр дүнгууд аягүй олон янз. Мэдээж албан ёсны нэгдсэн үндэсний байгууллагын замналаар явж байгаа үр дүн бол нийтдээ бидний хүлээлт бол 18 бүлэг асуудлаар бол шийдэлт хүрнэ гэсэн ямарваа нэгэн төвшөнд шийдвэрийн баримтчигтэй болно гэсэн үг. За энэ баримтчиг нь юунд хэрэглэгддэг вэ гэхээр гишүүн улс орлогын
өөрийнхөө хууль эрх зүйд тусгаж эсвэл хөгжлийнхээ баримт бичиг болон одоо засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг шиг баримт бичгүүд төлөвлөгөөнүүдтэй тусгаж хэрэгжүүлэх үүргийг хүлээж байна гэсэн үг. Тэгэхээр 18 төрлийн ийм баримт бичиг гарна. За хоёрт бол мэдээж талуудын баг хурал маш олон зэрэгцээ арга хэмжээгээр бол түншлэлүүдийг бүх түвшний түншлэлийг бол бий болох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ нь бол 2 талд, олон талд, 3 талд те. Манай Монголын хувьд бол бид нар Орос, Хятад, Монгол эсвэл Төв Азийн 5 улстай нийлсэн гэх мэтчлэнгийн түншлэлүүдийг бол бий болгоно гэсэн зорилготой байгаа. 3 дахь үр дүн бол мэдээж хүн болгон ярьж байгаа ахын бол санхүүжилт. Бид нар юу хийж чадж байна, ямар амжилтанд хүрж байна, энэ амжилтаа ахиулахын тулд ямар хэрэгцээ шаардлага байна гэдэг үндслэлийг гаргасан нөхцөлд бол мэдээж Монгол улс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг татах бүрэн бололцоотой. Тэгээд энэ бол бас цохон тэмдэглэхэд манай Монголд бараг ойрын 10-20 жил дахиж байгаль орчны салбарт ямар ч байсан олдохгүй том завшаан байх гэж бодож байгаа. Тийм учраас бидний зүгээс бол засгийн газар яамд зөвхөн байгаль орчны яам гэлтггүйгээр цөвчд газрын доройтол гангийн асуудал өөрийнх нь үйл ажиллагаанд саад дотгор учруулдаг бол тэр асуудлаа ил тод гаргаж энэ асуудлыг шийдэхэд хамтын хүчээр зоригтой оролцох тэр боломжийг нэг юм том бодлогын замтай болгосоо гэдэг тийм хүлээлт бол байгаа. За дөрөв дэх бол шинжлэх ухааны технологи. Зэрэгцээ арга хэмжээ, бусад гэрээ хэлцээрүүдийн хүрээнд бол мэдээж улс орон болгон өөрийн хэмжээнд цуцлт газрын доройтол гангийн асуудлаар гаргасан шинжлэх ухааны технологийн ололт амжилтуудад танилцуулдаг. Тэгээ энэ бол Монголд биднэрт байхгүй байгаа шинэ технологиг мэдэж авах айгуу том нэг гүүр болж байгаа. Нөгөө талаар мэдээж түншлэлүүдэд бид нар маш сайн бодлохоор уяаж улс төрийн манлайлал үзүүлж улс төрийн зорилготойгоор түншлэлээ байгуулж чадах юм бол бид нар эндээс бол шинжлэх ухааны технологийн маш олон янзын шинэлэг зүйлийг Монголдо нутагшуулах боломж бүрдэж байгаа. Тэгэхээр талуудын баг хурал гэдэг бол зүгээр нэг хурал биш. Энэ бол маш олон янзын үр дүн харуулах, үр нөлөө үзүүлэх зүйл учраас та бүхэнд ч гэсэндээ энэ хуралд анхаарал тавьж ийм нэвтрүүлэг хийж аваад баярлалаа. За Монгол улсад COP17 талуудын баг хурлыг зохион байгуулахтай холбогдуулаад хийгдсэн томоохон бодлогын арга хэмжээ ер нь юу байна вэ? Ямар өөрчлөлтүүд бас энэ хугацаанд та бүхэн хийж ажилласан бэ? Зөвлөхийн үүднээс хөндлөнгөөс ажиглахад бол бид нар сая уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийг Монголд хэрэгжүүлэх санхүүжилтийн механизмыг сайжруулах зорилгоор бол уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг баталсан. Тэгээ энэ бол мэдээж маш олон зүйлийн тулгуур болдог хөрөнгө санхүүжилтийн асуудлыг бол шийдэхэд тодорхой хэмжээгээр бол бусад 2 конвенцтай ч гэсэндээ боломж олгож байгаа гэж бодож байна. Зохион байгуулагч улс орон болгон өөрийн засгийн газрын түвшинд хэрэгжүүлж чадах үйс тэгээд тэрийг дэлхийд таниулах үйс, нэвтрүүлэх үйс, дамжуулах үйс, санаачлахыг гаргахыг бол хичээдэг байгаа. Тэгээд манай энэ удаагийн COP17-гийн даргалагч орны хувьд бол бид нар тал хэрийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн санаачлагыг дэвшүүлж байгаа. 3 суур асуудлыг хөндөж байгаа. Нэг нь бол бэлчээр, хоёр дахь нь ус, гурав дахь нь байгальд туршилсан шийдлүүд гэдэг. Тэгээ энэ 3 санаачлагаараа дамжуулан бид нар бэлчээр нүүдлийн мал аж ахуйг Монгол улсад өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд хэрхэн хамтгалах уу, яаж хамгаалах уу, яаж цааш нь эдийн засгийн нэг бизнесийн төрөл болгох уу гэдэг дээр бол илүү анхаарна гэж бодож байгаа. Үүнээс гадна бол энэ бол ногоон эдийн засгийн бас нэг том тулгуур гэж бид нар
харж байна. За усны асуудлаар бол асуудлын хүндж байгаагийн гол шалтгаан нь бол бид нар болж өгвөл засгийн газрын түвшин, төр засгийн түвшин газрын доройтлыг бууруулах бодлого маань зөвхөн мод тарих биш те. Өөр бусад олон янзын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хамаардаг гэдгийг харуулахаас гадна доройтсон газраа нөхөн сэргээж чадах юм бол байгаль өөрөө ус хуримтлуур болж чадна гэдгийг бол бас таниулах зорилгоор энэ санаачлагыг гаргаа явж байгаа. Тэгээ энэ хоёрын зангидагч санаачлал бол байгаль тушаалсан шийдэл буюу шинэлэг ногоон технологиуд хэрхэн яаж Монголын контексттэй те Монголын орчинд шингэж сууж өгч чадах уу? Ингэж шингэж сууж өгснөөрөө дэлхийн цулжид газрын доройтлыг бууруулах бодлогод ямар том өр нөлөө авчрах уу гэдгийг бол харуулъя гэсэн зорилготой ажиллаж байна. COP17-г зохион байгуулснараа COP18 хүртэл зохион байгуулах хугацааны буюу 2 жилийн хугацаанд Монгол улс бол одоо ямар нэгэн байдлаар даргалагч улс болно гэсэн шийдвэрүүдийг бол талуудын баг хурал гаргана. Талуудын баг хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газар дэлхийг манлайлна гэсэн үг. Тэгэхээр ямар шийдвэр гарахаас хамаарч Монгол улс төрийн манлайллаа дэлхийд харуул үзүүлнэ. Энэ бол маш хариуцлагатай. Манлайлал гэдэг үг нь айгүй гоё те. Бид нар ингээд юм болгон дээр Монгол гэж гарах нь Монгол хүмүүс айгүй их арга хэмжээнд оролцох нь гэдэг бол гоё тал нь. Энэний цаад тал нь бол Монгол улс маш том үүрэг хүлээж байгаа. Тэгээд энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд чинь хүний нууц хэрэгтэй, хөрөнгө санхүү хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх байдал хэрэгтэй. Тэгэхээр энэ болгон дээр бол Монгол өөрийнхөө байр суурийг илэрхийлж дэлхийд таниулах асуудал байгаа учраас бол их том хариуцлага гэж би бол хувьдаа харж байгаа. Мэдээж энэ том хариуцлагыг зөвхөн засгийн газар хэлтгүү хүн бүрийн бас оролцооч чухал юм шиг санагдаж байна л да. Тэгэхээр нөгөө цөөлжилт газрын дороотол уур амьсгалын өөрчлөлгээд инкэр эргээд нөгөө нэг түүнийг одоо бий болгож байгаа хүчин зүйл нэг талаас нь хүн гэдэг бид те нөгөө талаас нь мэдээж байгаль орчин нөлөөлж байгаа. Тэгэхээр хүмүүс бид ер нь энэ цөлжилтөд тэмцэхэд яаж гар бие оролцох ёстой юм бэ? Баярлалаа. Айгуу гоё хөндлөв. Ер нь бол Монгол улс даргалагч гэдэг бол Монгол улсын иргэн бүр энэ талуудын баг хурлын эх 2 жил даргалагч байна гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөрийнхөө төвшөнд бол цөлжилт газрын доройтол ган усны гачиг ядуур шилжилт хөдөлгөөн гендер гэдэг энэ олон багц асуудлуудыг хэрхэн энэ асуудлыг шийдэхэд оролцож байна. Тэр дуу хоолойгоо шийдэх хүсэл байлаа ч гэсэндээ те заримдаа хясал зөндөө шүү дээ. Тэгэхээр ямар ийм бэрхшээлүүд бас тулгарч гэн гэдэг энэ чиглэлээр бол өөрсдийнхөө дуу хоолойг өөрсдийнхөө төвшөнд өөрийнхөө найзууд бусад нийгмийн бүлгүүдэд танилцуулж явах бол иргэн бүрийн хийх 2 жилийн хугацаанд хийх ажлын нэг гэж харж байгаа. Эндээс бол манай төр засаг буюу бидний сонгосон биднийг дэлхийд төлөөлж байгаа хүмүүс бол бидний дуу хоолойг цааш нь хөрөх ёстой байгаа гэдгийг анхаарч хэрэгтэй. Хоёрт бол айгүй энгийн дадлуудаас эхэлдэг л дээ. Би бол жишээ нь зүлгэн дээр гიშхгүй ахыг айгүй хичээдэг. Тэгэхээр зам тээврийн яам маань явхан хүний замыг те эргономик шийдээд өгчвөл манад ногоон байгууламжууд их болно те. Хоёрт одоо юу гэдэг иргэдэн бас зүлгэн дээр гიშхгүй ах хэвээр. Хоёрт одоо бол яг иргэд хөдөө аяллаар амарч явж байгаа. Миний хувьд бол замгүй газраар машинаар явахыг би бол үнэхээр энцэрлдэг хүмүүсийн нэг. Тэгээд одоо аялж явж байгаа монголчуудаа хэлэхэд таны явсан зам бол айгүй олон мянган зуун биологийн олон янз байдал болон айгүй олон ургамлыг амьдруулахгүй болох нөхцөлийг бий болгож байгаа учраас болж өгвөл замтай газраар яваад зам дээр машина тавиад тэгээд дэлгэр сайхан зүлгэн дээр сайхан амарч
илж байгаарай гэж хэлмээр санагддаг. Тэгээ хоёрт бол мэдээж хог хаягдлын асуудал. Хэдийгээр зарим хүмүүс хог хаягдал цөлчлөлтөө ямар хамаатай гэдэг гэлээч гэсэндээ таны хайсан хогны доор ургаж исэн нэг өвс ургахаа болно л гэдэг бол тухайн хөрс доройтох анхны алхам эхэлж байгаа учраас бид нар энийгээ бас зөв зохицуулж болж өгвөл хаягдлаа хураадаг, цуглуулдаг, зориултын газар хэрэгэлдэг, хайдаг байх хэрэгтэй байгаа. Гурав дахь айгу манай Монголын соёлд айгу их шингэсэн гэхдээ орчин үед харамсалтайгаар бид нар тоохоо болчиход байгаа зүйл бол устай харьцах зүйл байгаа. Усан дотор орж битээ бие цэвэрлээж ялангуяа химийн бүтээгдэхүүн хэрэглээж тэ. За тэгээ бас бус олон зүйлүүд энэ л да. Устай холбоотой булангар битээ үүсгээж өөр бусад шингэнийг битээ яг усчих талбай дээр гаргаж тэгээ татам дэнжүүд дээр бол бид нар уламжлалаараа бүр сүүж хасагдахгүй байсан усуд учраас энэ уламжлалаа сэргийхийг бол эргэн бүр чадах зүйл учраас нэг сэргийхсэ гэж үздэг. За бодлого хууль эрх зүй хүрээнд бол мэдээж өгүүлэгддэг юм нь юу вэ гэхээр байгаль орчны хуулийг байгаль орчны яам сахиулдаг гэдэг юм ташаа ойлголт нийгэмд байдаг. Тэгээ уул нь бол байгаль орчны хууль бол байгалаа хамгаалахыг хүн иргэн болгонд одоо үүргэжүүлж байгаа ийм эрх зүйн баримт бичиг байгаа. Тэгээд харамсалтай нь бид нар энэ үүргээ ганцхан яамд тогтчоод байгаа нь бол айгу эмзэглүү шүү дээ. Тэгэхээр би хүн болгонд бас болж өгвөл танаа байгуулах ч гэсэндээ завсар цайгаараа байгаль орчинтой холбоотой, иргэнтэй холбоотой зүйл залтуудыг бас хүн болгонд хүрээс хүртэл нь ойлгуулж байгаарэ гэж усмаар байна. COP17 гэдэг хурлыг зохион байгуулахаар маш олон хүн олон өдрөөр ингэ ажиллаж байна л та. Тэгэхээр ер нь бэлтгэл ажил ямар байна? Зохион байгуулалтын хувьд та бүхний яг дагаж мөрдөж байгаа зүйлүүд бас юу байна вэ? Бид нар бол 12 янзын асуудал шийдэж байгаа дэд хороо ажиллаж байгаа. Тэгээд бидний гол зохион байгуулах дүрэн бол нэг Монголыг нэг цонхоор гоё харагдуулах. Тэгээ энэ зорилгын хүрээнд бол манай ажлын албаны 40 албан хаагч, нэмэх нь байгаль орчны яамны олон зуун мянган албан хаагч орон нутагт зөндөө байгаа учраас зүтгэж байгаа. Бид нар бол зөвхөн Монголыг гоё харуулах гэдэг бол цэвэрхэн сайхан хувцлаа тий нөгөө кинон дээр гардаг шиг гоё ширээний бүтээхтэй биш. Харин асуудал шийдлээ бол зөв дараалтаа, дисдараалтаа логиктой хүнд ойлгомжтойгоор гэхдээ зөвхөн гадагшаага биш Монгол иргэдтэй бас хүрснээр харуулахыг хичээгээл явж байна. Онцгойдлын байгууллагын хувьд ч гэсэндээ COP17 зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бас аюулгүй байдлын хянах шалгалтууд зохион байгуулагдаж байна тий. Ер нь яаж аюулгүй байдлыг хангах вэ гэдэг ингээд чиг үүргийнхаа дагуу бас салбар хоорондын уялдаа холбоо бас хэр байна вэ? Салбар хоорондын уялдаа холбоо бол сайн байгаа. Одоо тэгээд манай ажил баяр наадам дууссан учраас баяр наадмын дараа хамгийн том үйл ажиллагаа бол энэ COP17 болж байгаа учраас бүх байгууллагууд идэвхтэй оролцож эхэлж байна л да. Тэгээд онцгой байдлын газрын хувьд бол хамгийн чухал ажил бол 197 улсын төлөөлөгчдийг хуралдаж явах тэр орон байр нөхцөл ялваа ямар эрсдлийг бол тэг зэрэгт барьж явах тийм том үүрэг хүлээж байгаа учраас танаа оролцоо бол бидэнд чухал. Бид нар бол та бүхэнд үйлчлэхтэй бол бэлэн байгаа. За баярлалаа. Тэгээд COP17 гэдэг
нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал бас амжилттай зохион байгуулагдаж ирэх 2 жил Монгол улс таны хэлдэг нэг дэлхийд манлайлалаа харуулна. Тэгэхээр тэр дэлхийд манлайлалаа харуулахад хүн бүрийн оролцоо, иргэн бүрийн манлайлал, за дээрээс нь төр засгийн бодлого шийдвэрүүд гэдэг маш чухал олон зүйлсүүд бас биднэрт бас дараагийн 2 жил ч гэсэн үргэлжлэх юм байна гэж ингэж ойлгож байна. Тийм. Бид нар бол нэг ганцхан удаагийн арга хэмжээ зохион байгуулаагүй. Нийтдээ 600 700-аад өдөр үргэлжлэх том хөлөг онгоцны аялалд гарч байгаа гэдгээ бүгдээрээ хүлээн зөвшөөрч, бүгдээрээ нэг чигт харж, бүгдээрээ нэг сайхан Монгол болж харагдцгаая л гэж. Баярлалаа. Баярлалаа танд ажлын амжилт хүсье.